500 ангир тэнгэр болон төрсний 49-р зүйл. Тийм хэмээн миний сонсон цагт ялж төгс нөхцөн бурхан Варанаси улсад суун аваа. Тэр цагт бурхан нь нэгэн ой дотор зүлгэц сайн үлэнт газар тэнгэр ба хүм ба дөрвөн нөхдөд богдсын номыг үзүүлэх цагт 500 ангир дээр огторгуйд нисэн явтад бурханы зарлигийг сонсож баясан хүсээд огторгуугаас эргэж бурханы дэргэд буухуй цагт шуучин тэр газар орхи зүүгээд тэдгээр 500 ангирыг барьж алав. Тэдгээр ангир үхээд сац тэнгэрийн усад эцэг эхийн өвдгөөс 16 наст хөвгүүн төдий болон төрөв. Тэдгээр тэнгэрийн хөвгүүн маш гоо үзэгсэлд болоод гэрлэр хотол гийгүүлэгч алтан уул мэд тунмал тодорхой болсон. Тэдгээр тэнгэрийн хөвгүүд ийн сэтгэрүүн. Бид ямар үйл үйлснээр тэнгэр болон төрөв хэмээн урд төрөлтөө шинжил байс бурханы номлосон номыг сонссны ачаар тэнгэр болон төрснийг мэдэж төдий тэдгээр тэнгэрийн хөвгүүн тэнгэрийн цэцэгс ба хүч тэргүүтнийг аваад Замбу твийн Варанаси улсын орондох бурхан хаан бүхий тэнд одсонд тэдгээр тэнгэрийн гэрлэр бурханы суух үе орныг гэгэн гэрлэр гийгүүлв. Тэдгээр тэнгэрийн хөвгүүд бурханы хөлд мөргөөд алгаа хамтдагч ин хэмээн очив. Бурханаа бид бээр бурханыг номлосон номыг сонссны ачаар тэнгэр болон төрсөн ажгүй өдгөө бээр нэгүсгүй сэтгэлээр бидэнд богдсын номыг үзүүлэн сойрох хэмээн өчвөөс бурхан бээр тэдгээр дөрвөн үнний номыг үзүүлсэнд тэдгээр тэнгэрийн хөвгүүн бээр утгасыг ухаж үргэлжид орсны үрийг олов. Түүнээс хоошид тэдгээрт 3 муу заяагүй болов. Тэдгээр тэнгэрийн хөвгүүн тэнгэрийн улсад одоод 7 төрлийн хамаг цувралыг барав. Төдий анад ялж төгснөгцөн бурханаа ийн хэмээн өчөв. Бурханаа энэ шөнө эдгээр тэнгэрийн гэрлэр хотол орныг гийгүүлж бурханы хөлд мөргөхөөр одсон тэдгээр тэнгэр хаан буюу хэмээн үзүүлэн сойрох хэмээн өчвөөс бурхан зарлаг болрон ананда чи сайтар сонсоод ойндоо тогтоотугай сайтар номсгай би тэр өдөр нэгэн цагт нэгэн ойн дотор тэнгэр хүн ба дөрвөн зүйл нөхдөд ном үзүүлэхүй цагт 500 ангир номын дууныг сонсоод миний дэргэд ирэхүй цагт шуучнаа баригдаж хамаг ангирыг алав. Тэр ангир нь номын дууныг сонсоод чин бишрэл сэтгэл төрснөөр үхэл хийгээд сац 33 дахь тэнгэрийн орон төрөв. Эдгээр тэнгэрийн хөвгүүн надаас ном сонссны ачаар тэнд төрснөө мэдээд энд шүн надад мөргөхөөр ирсэн буюу хэмээн зарлаг болсон төдий ананд ялж төгс нөхцөн бурханы зарлигийг сонсож машид баясан бишрээд гайхамшигт болоо хэмээн өгүүлв. Бурхан ертөнцөд ирсэн гайхамшигт болоо. Номын хураар машид ханав бид. Адгуус төрөлт амтан бээр. Ном сонсоод дээд үрийг олсон бөгөөтөл хүн амтныг юун өгүүлтэл чин сүсгээр биширснийг буйн нь үлэшгүй болмоо хэмээн өчвөөс бурхан зарлаг болрон ананда сайн чиний өгүүлсэн ёсоор болоо. Бурхан ертөнцөд ирсэн нь хамаг амтнаа туслах ба жаргуулахын тулд бөгөөд хамгаа номын аршааны хурыг оруулаад хамаг амтныг хангуулав. Ананд тиймийн тул чи бээр нэгэн үзүүр сэтгэлээр бурханы шашинд хичээдэггүй. Бурхан тийм хэмээн зарлаг болсонд ананд ба олон нөхөд даган бишрэн байсан. Бат сэтгэлд арслангийн 50 дугаар зүйл. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт ялж төгс нөхцөн бурхан хааны балгас дахь Гандаригууд ууланд суун аваа. Тэр цагт Девдад бурханд нас турхаар муу сэтгэж өдгөө түнчлэн ирснийг үгүй болгоод Девдадад бурхан болоо хэмээн алдарсугай хэмээн сэтгэж Ачитасудра хаан хөвгүүнд өгүүлрөв. Ай хаана чи эцгээ алаад хан оронд сууваа сайн ажгүй. Шинэ бурхан ба шинэ хаан хоёр улсын төр ёсыг сайтар засаж сууваа сайн болмой. Төдий Ачитасудра хаан түүний үгээр эцэг юугээ алаад хааны оронд суув. Тэр цагт тэр улс дахь хамаг хүн аяг тахимлгуудыг үзвээс үл таалах болов. Хойно нэгэн цагт аяг тахимлгууд балгаст Бинвад гуйхаар одвоос улс дахь хамаг хүн хэлэгнэж юун бээр эс өгсөнд бадар аяга хоосон авч ирэв. Төдий тэдгээр аяг тахимлаг нь Гандаригууд ууланд одоод бурханаа ийн хэмээн өчөв. Бурханаа Девдад нь хамаг өглөгийн эздийг нүгэлт үйлд оруулж аяг тахимлгуудыг үл таалан Бинвад эс өгөв хэмээн өчвөөс бурхан анандад зарлаг болов. Ананда зарим амтан улбэр дээл
өмссөн аяг дахимлагуудад муу сэтгэл үүсвээс нөхцөн бурхан ба Бридага бууд ба дайныг дарсан муу сэтгэл үүсгэсэн болоо. Ирээдүйн ирэх цагийн бурхан ба Бридага бууд ба дайныг дарсанд муу сэтгэл үүсгэсэн нь энэ юм. Тэр мэд 3 цагийн хутагт муу сэтгэл үүсвээс тэр нүглийн ач бүр сэтгэж баршгүй болоо. Тэр юуны тул хэмээмээс номд дээлн 3 цагийн ялгуусуудыг дувааз туг буюу аливаа хүн сахал үсээ тойлж будсан номд дээл өмсвөөс эдгээр нь үн үл удан хамаг зовлонгоос маш тонилоод суралгүй бэлгийг олж хамаг амьтны итгэл ба ивэл аврал болов. Аливаа амьт нь тойн болоод будсан номд дээл өмсөд хим хүнд бишрэл үүсвээс цаггүй буйныг олё. Ананда бибээр урд будсан номд дээлд тойдод бишрэл сэтгэлээр хүндэсний ачаар туулж бурхан боллоо хэмээн зарлаг болсон дананд өгүүлрүү. Бурханаа эрт урд будсан дээлд тойдыг хэр хүндэлсэн шалтгааныг номлон сойрох сонсгоо би хэмээн өчвөөс бурхан зарлаг болруу. Ананда сайтар сонсоод ойн тойндоо тогтоохтун чамд номсгоо би. Ананда эрт урд нөхцөн цаггүй тоо томшгүй галвын үр энэ замбуу твд таашийн нэрт нэгэн хаан болов. Тэр хаан нь 8 түмэн 4,000 өчүүхэн хаадын эзлэгч буюу тэр цагт ертөнцид бурхны номгүй Бридага буудын номгүй болоо. Уул ба ойд агсан Бридага бууд бээр окторгуйд одоод амьтнаа туслахуй тэр цагт гөрөөс бээр тэр Бридага буудыг хүндэлё. Тэр цагт биеийн үс нь алтан өнгө мэт маш гэлбэлэгч бат сэтгэл тимээх арслан ууланд суугаад жимс ба өвсийг идэж амьтнаа хор үл хиймүү. Нэгэн гөрөөч хүн түүнийг үзээд машид баясаад өдгөө би маш жаргамуу би ажгүй. Энэ арслан галаад хаан дөрвөөс надад магад их өглөг өгмүй. Би химээн баян болмой химээн сэтгээд сахал үсээ тойлж номд дээл өмсөөд ном сумаа сугандаа нууж арслан хаан бүхий тэнд одсонд арслан унсныг үзээд тэр хүнд довтлох үед номд дээл өмснийг үзэж ийн химээн сэтгэмүй. Энэ хүн нь ертөнцид үн үл оршмуу за өтөр бөгөөд хамаг зовлонгоос маш тонилмуу би. Тэр юуны тул химээвээс будсан энэ дээл нь нөхцөн ба ирээдүй ба өдгөөгийн хамаг худагтны дувааз бүхийн тул би үүнд хор хийвээс 3 цагийн худагтанд хор хийсэн буюу химээн сэтгээд алхуу сэтгэлийг тавьж хорт сум туснаар амнаас ангижрах хуй цагт хүрсэнд ийн химээн өгүүлв. Жалала ба саша суваха химээн өгүүлээд сац хотол окторгүй газар хөдлөөд үйлгүй бөгөөтөл хур оров. Тэнгэр нь тэнгэрийн нүдээр шинжлэн үзвээс ертөнцид арслангийн ёсоор суулсан бодисодва гөрөөч хүн алсныг үзээд төдий окторгуугаас тэнгэрсийн эдийн цэцгүүдээр хур оруулаад арслангийн хүрийг тахив. Тэр хүн нь арслангийн арсыг өвчөж аваад одож ташийнхаа дөргөөд өглөг ирвээс тэр хаан ийн сэдгэрв. Судар бичигт алтан өнгөд үст адгуус нь магад бодисодва бөгөөд их богд төрлөختөн буй хэмээн сонслоо. Ийм хүнд юуны тул өглөг өгмүй? Хэрвээ өвгөөс би алсан лугаа ажил болмой хэмээн сэтгэмүй. Бас тэр хүн гуйлга ирсэнд хаан тэр хүнд өчүүхэн өглөг өгөө тэр хүнд ийн хэмээн өгүүлв. Энэ арслан алхуй цагт ямар бэлэг болов хэмээн асууваас тэр хүн өгүүлрв. Тэр арслан өгөхгүй цагт жалала баса ша суваха гэсэн 8 үсгийг өгүүлээд сац окторгүй газраар хөдлөөд үйлгүй бөгөөтөл хур оров. Тэнгэр нар бээр цэцгийн хур оруулав хэмээн өчвөөс хаан түүнийг сонсоод маш үлэд баясан сүсэг бишрэл төрж түшмэд ба хуучдыг мэдэгч мэргэн өвгдийг хурааж арслангийн өгүүлсэн үгсийг асууваас ихээхэн хүн бээр ис мэдэв. Нэгэн аглаг газарт мэргэн ухаанд самаан нэрт арш бүлгөө. Хаан бээр тэр аршийг залж ирээд түүний утгасыг асууваас аршийн химээн өгүүлв. Жалала химээх утга нь ямагт үсээ тойлж будсан номд дээл өмссөн хүн төрөх үхэхээс өтөр тонилов химээн өгүүлсэн буюу баасааша химээх утга нь үсээ тойлж будсан номд дээл өмссөн бүгдээр худагтны бэлэг бөгөөд нирваны хутаглугаа ойрцсон буюу химээн бүлгөө. Сувааха химээх утга нь үсээ тойлж будсан номд дээл өмсвөөс тэнгэр хүн ба хамаг ертөнц дахинаа хүндлэгдэх утга буюу
Тэр цагт тэр арш түүний утгасыг дэлгэрэнгүй өгүүлсэн. Хаан машид баясаж 8 түмэн 4,000 өчүүхэн хаадыг хураагаад 7 эрдэнсийн өндөр хэрэг хийж арслангийн арсыг түүний дэргэд тавиад хамаг бүгдэд үзүүлээд хүч ба цэцгүүдээр тахиж мөргөв. Тэндээс алтан авдар үүдэж тэр арслангийн арсыг түүний дотор тавьж савангард оруулав. Тэр цагт тэдгээр буйныг сэтгэж хамаг хүн хойно төрөл игүүтгээд дээд язгуурт тэнгэр болон төрөв. Ананда тэр цаг тэр учирдах тэр арслан нь удсан номд дээлт тэр хүнд буян сэтгэл үүсгэсний тулд 10 түмэн тоот галав болтол ямагч Чакравардын хаан болон төрж хамаг амьтнаа жаргалан өгч буйны үйлсийг үйлдэж илт туулаад бурхан боллоо. Тэр цаг тэр учирдах тэр чин бат сэтгэлд арсланг бус химээн үл сэтгэгдүгэ. Тэр бээр өдгөө бий буюу тэр цаг тэр учирдах арслангийн арсыг тахигч Таши хаан нь 10 тоот галав хүртэл тэнгэр хүний манлай болон төрөөд хотол буян үйлсэн тэр нь өдгөө майдэр боцсодва буюу тэр цаг тэр учирдах тэр аршин өдгөө шарын хүүгэн буюу тэр цаг тэр учирдах арслан алагч хүн өдгөө энэ Девдад буюу бурхан тийм химэн зарлаг болсонд олон нөхөд машид баясаж бурхнаа ийн химэн өчөв. Бурхнаа бид бурхны эрдмүүдийг үл мэдэн бурхны өмнө гимт үйлсийг үйлдвэс түүнчлэн ирсэн бурхан чиний өмнө намилсугай химээн өчөөс бурхан их нэгүүлсэхгүйгээр дөрвөн үнний номыг үзүүлсэнд олон нөхөд тус тусдаа урьд шалтгаан лугаа найралтгүй ёсоор зарим нь үргэлжид орсон ба нэгэнтээ харин эрэгч ба дайныг дарсны хотгийг олов. Зарим нь дээргүй бодох худагч сэтгэл үүсгэв. Төдий ананд ба дөрвөн зүйл нөхөд бурхны зарлагыг даган бишрээд ээлт баясав. Хорхойн шалтгааныг үзүүлсний 51-р зүйл. Ийн химээ миний сонсон нэгэн цагт ялч төгс нөхцөн бурхан хааны балгас дахь Гандаригүү дууланд суун аваа. Тэр цагт тэр балгас хол бус нэгэн газар нэгэн их ус буй ажгүй. Тэр усанд олон хүн өмхий буртгуудыг орхин ажгүй. Тэр усны дотор могойлууга адил бөгөөтөл дөрвөн хүлт нэгэн их хорхой буй ажгүй. Тэр хорхой усны дотор чанагш янагшгүйгээд нэгэнтээ гаран нэгэнтээ усны дотор орж олон он болтол тэр усны дотор оршоод цаггүй зовлонт болов. Хойно нэгэн цагт ялж төгс нөхцөн бурхан олон аяг тахимлагаар хүрээлүүлж тэр усны дэргэд өөд болсонд бурхан тэр хорхойг үзээд нөхөддөө зарлаг болров. Энэ хорхойн урьд шалтгааныг та мэдмүү хэмээн асууваас аяг тахимлаггүй сэтгэж хинбээр эс мэдээд бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа бид бээр энэ хорхойн урьд шалтгааныг эс мэдэв. Бурхан өөрөө номлон сойрох хэмээн өчвөөс бурхан зарлаг болров. Сайтар сонсоод ойндоо тогтоотугай. Энэ хорхойн урьд шалтгааныг сайтарч номлосугай. Эрт урд нөхцөн цагт маш үзэгч бурхан ертөнцөд өөд болж ирээд амьтнаа тусалж хойно нирван болов. Тэр бурханы шашин даруун явдлаар явагч 10 түмэн 4,000 тоотон аяг тахимлаг бүлгөө. Тэдгээр аяг тахимлаг нь уулсын бэлд нэгэн аглаг хийдэд оршмой. Тэр хийдийн зүүн баруун этгээдэд цэцгсийн мод ба жимс мод дэлгэрсэн бүлгөө. Модны завсарт булаг ба тунгалаг ус маш таалагдах мэт орон бүлгөө. Тэр цаг тэр учирт аяг тахимлагууд явдлыг шамдан хичээснээр хамаг бүгдээр тэргүүн үрээс төтгөөр үр хүртэл олов. Ис олсон ард үгүй болов. Хойно нэгэн цагт 500 худалдаачин хүн далаад эрдэн авахаар одсонд тэр эндэж тэр ууланд одсон тэдгээр аяг тахимлаг явдалд маш шамдан хичээхийг үзэж тэд худалдаачин эйлэлдэж тэдгээр аяг тахимлагуудыг тахисгаа хэмээн сэтгэсэнд өглөгийн эзэн олны тул дахих чөлөө ис олов. Хүссэн ис бүтсний тул аяг тахимлагуудад хойшот мөргөөд ийн химээн өгүүлв. Хэрвээ бид далаагаас гимгүй исэн мэнд харж ирвээс худагтныг тахисгаа химээн өчвөөс хуургууд юун бээр зарлаг ис болов. Төдий худалдаачин далайд одоод олон эрдэнсийг олоод исэн мэндээр харж ирээд үлэшгүй дээд их эрдэнсийг тэдгээр худагтан хуурагт өргөв. Тэдгээр худагтан хуурга тэр эрдэнсийг авч хуургуудын үлийг захирагч нэгэн аяг тахимлагт хадгалуулан өгөв. Хойно нэгэн цагт хуургуудын бинвад цөөн болон барагдсанд тэр эрдэнээр бинвад худалдаж авъя хэмээн сэтгэж үйл захирагч тэр аяг тахимлагийг өгүүлрв. Тахимлагт ийн хэмээн өгүүлрв. Аяг тахимлага
Худалдаачны барьсан тэр эрднийг авчир, бинвад худалдан авъя хэмээн өгүүлэлтвэл тэр аяга дахинлаг өгүүлрөв. Тэр эрднийг худалдаачин ганц надад өгсөн буюу танд юун хамааг хэмээн өгүүлсэн хуваргууд тэр аяга дахимлагт өгүүлрөв. Тэр эрднийг худалдаачин хуваргуудад нийт өгч чамд хадгалуулсан бүлгөө чамд өгсөн бус буюу хэмээн өгүүлвээс тэр аяга дахимлаг хэлэгнэж та цадтал идэж суу. Тэр эрднийг биднийх хэмээн үл өгүүлтүгэ хэмээсэнд төдий тэдгээр бурсан хувраг бэр тэр аяга дахимлагийг хэлэгнэж муу сэтгэхийг мэдээд тус тусдаа өөр тархав. Тэр мэд тэр аяга дахимлаг бурсан хуврагуудад муу сэтгэсний ачаар тэр биеэ эвүүтгээд сац завсаргүй их амьтан там дунаад муу буртгийн дотор 91 галав болтос сэтгэшгүй зов. Түүнээс тонлоод энэ мэд буртгийн дотор төрөөд олон он болтол зов. Энэ мэд эрт нөхцсөн цагт бурхан бээр аяга дахимлагууд хуврагууд лугаа сэлт энэ усны захад ирээд энэ хорхойн урд үйлснийг нөхдөд номлосон буюу тэндээс бас хамгийн гивээгч бурхан бээр аяга дахимлагууд лугаа сэлт энэ усны захад ирээд урд тэр ёсыг нөхдөдөө номлов. Тэндээс төрөл игүүтгээд жич бас амьтны тамд төрөөд тоо томшгүй түмэн тоотон онд зов. Бас энэ усанд төрсөн буюу түүний хойно орчлонг эвдэгч бурхан нөхөд сэлт энэ усны захад ирээд энэ хорхон шалтгааныг нөхдөдөө үзүүлв. Түүний хойно алтан чадагч бурхан бээр энэ усны захад ирээд үүний шалтгааныг нөхдөдөө номлосон буюу долоон бурхны эцсийн шигэмүний бээр энэ хорхон шалтгааныг танд үзүүлсэн нь энэ буюу түүнчлэн хүү ирээдүйн сайн цагийн мянган бурхан улам лугаа зэргээр энэ усны захад ирээд энэ хорхон шалтгааныг номлох буюу төдий хамаг аяга дахимлагууд бурхан тийм зарилгийг сонсоод машад айн имэж биеийн шар үүсэн сэрвийгээд тус тусдаа биеийн хийл сэтгэлийн үүсийг машад сахин хадгалав. Төдий олон нөхөд ялж төгс нөхцөн бурханы зарилгийг илт бишрээд даган байсав.